Та бүхний амрын хэрэг цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлсэн гэмт хэрэг зөрчлийн тоо мэдээлэл, тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэх мэдээллийг хүргье. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 45503 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 329 хэргийг нь шүүхэн шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ. Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл хүний амь насыг хохироосон 4, бусдын биед халдаж хохирол учруулсан 117, хүний бэлгийн эрхчлөө халдашгүй байдлын эсрэг 10, өмчлөх эрхийн эсрэг 93, олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 5, хүрээлэн байгаа орчны эсрэг 4, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 91, бусад төрөлд хамаарах 5 хэрэг байна. Өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 74193 гомдол мэдээлэл бүртгэгдэж 74196 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дээрх нийт зөрчлийг шийдвэрлсэн байна. Бүртгэгдсэн зөрчлийг хэргийн ангиллаар нь авч үзвэл олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах 3144, танхаарах 174, хүний биед халдах 375, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчих 289, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 68460, бусад 1751 зөрчил байна. Дээрх 74193 зөрчлийг шийдвэрлэлийн төрлөөр нь авч үзвэл шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 329, тээврийн хэрэгсэл жолоодох хэрэггүй этгээд согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож давтан зөрчил гаргасан үндслээр баривчилж эрх хассан 81, замын хөдөлгөөний дүрм зөрчсөн 532 иргэнийг торгож эрх хасах шийтгэл оногдуулсан бол 73248 иргэнд торгох шийтгэл оногдуулжээ. Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн 75 иргэнд 22 сая 500 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 289 иргэнийг шүүхээр 7-оос 30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж шийдвэрлэлээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн онцлог зөрчлийн талаарх мэдээллийг хүргье. Энэ оны 1-р сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан жагсаалт цуглааны үеэр төрийн тусгай хамгаалалтай объект руу бие засаж олон нийтийн газарт зүй бусаар бие авч явж буй иргэний бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Дээрх зүй бус үйлдэл гаргасан иргэн эсийг олж тогтоон Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 5-ын 1-р зүйл, 5-ын 2-р зүйлд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шүүхээс 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлсэн гэмт хэрэг зөрчлийн тоо мэдээллийг хүргэлээ. Та бүхний шинэ 7 хоногийн ажилд нь амжилт хүсье.